За надаас маш олон хэрхэн тууштай байх вэ? Тэ энэ юм эхлүүлж чадахгүй байна. Эсвэл ингээд би нэг амар гоо сэтгэл хөдлөлтөй эхэлчихэд дараа нь юмнаа ард гарч чаддаггүй. Энэ сошиал амьдрал гэдэг чинь ер нь үнэн үү? Худлаа юу? Тиймэрхүү асуултыг ингээд маш их асуудаг. Тэр талаар өнөөдөр энэ хүү видеон дээр ярих болно. За хэрвээ чи ямар нэг юм эхлээд түүнийг ард гарч чадахгүй байгаа бол ямиг дундаас нь хайдаг зуршилтай хүн болсон байж болно. Тарих ямар нэгэн зүйлийг ингээ хийж аваад би чадахгүй байна гэдээ орхиход дараагийн зүйлээ гэсэн чадахгүй гэдэг үгээр ингээ цөрөө тавьж байгаа юм шиг ажилладаг. Тэгэхээр чи өөрөөсөө би энийг чадахын тулд юу хийх вэ гэдэг өмнө жижиг алхам хийх вэ гэж асуугаарай. Тэгэх юм бол нэг итгэхэд алхмуудыг хийцэн байх болно. За дээрэс нь нэг хүн ингээд шинээр юм эхлэхэд тарих ингээд өгүүлж ин айцтай тулгарч идэг. Хэрвээ чамд тархиа өдөрцдөг хүн болоор ажиллана. Жишээ нь өнөөдөр би ихэд нэг том айцтай нэг бол юм давчлаа. Энэ бараг сүүлийн камер худалдаж авснаас хойшоо бараг 3 сар одоо энэ DJI Pocket 3 камерыг худалдаж авсан. Худалдаж авах хүмүүч бол үнэхээр гоё. Би чадчих юм байна. Би контент алаад юм. Өдөр болгон рeel хийн, видео хийн, аялалд явахдаа ингээд гоё контент хийнэ гэж бодсон. Гэтэ яг аялалд яваад ингээд бичлэгээ бол камераар хийчих жоохгүй. Тэгээд дараагийн процесс нь ингээд чадахгүй байсан зүйл нь байсан бэхээр камер дээр байгаа бичлэгийг одоо цаашаа утас руугаа оруулаад edit хийгээд тэг ингээд MacBook руу оруулах гэдэг. Одоо ч гэсэн миний драйв цэвэр байна. Аюу хэрэг би технологиос амар айдаг гэдэг юм дээр ингээд бүгд ахаа компьютер дээр суучдаггүй хин нэг намайг компьютер мэдхгүй тийм мэдчихэд гэдэг тийм айц их байдаг. Тэгээ тэр нь дандаа л технологи сурах болгонд гарч ирдэг амар стресс үүсгдэг. Гэлээсээ ахтай гэдэг сурхаас үр аргагүй зүйл маань чи өнөөдөр би нэг бичлэг ütсэн маа гэсэн чинь төгөгийн одоо өдөрт хийж байгаа болгон 80 сая байдаг тухай ингэж сонсоод вау би цаал хийж чадсан юм чи биш тэг хийж чадах юм байна гэдэг тийм уран зориг маш их авсан. Тэгээд тэр маш их авсан уран зоригоороо үргэлжлүүлээд энийг хийсэн баггүй. Тэгээ энийг би хийх гэж зөндөө оролцсон. Камер дээр байгаа бичлэгүүдийг хийж үзээ. Зөндөө ингээд хийсэн ч гэсэн ингээд өөрөө бичлэг дээр заримдаа голох юм эсвэл ингээд дандаа лайв хийсараа сурцсан ч юм уу тийм байдлууд илэрсэн. Тэгээ яг юм айж байгаа үедээ юу хийдэг вэ? Ер нь чи тууштай байхыг сурыг гэж бодох юм бол дандаа л тийм айц юм мэдрэмжийг даван эсвэл тээ. Тэгээд ястай зөндөө цохилтуудыг бол авна. Одоо тууштай байхад их хөвчлээ өөр дөр цохилт авахсаад нэргэн дөрны хүмүүсээс шүмжлэл сонсох хүн орхиод идэм шиг санагдсан. Би нэг ашиглаж чадахгүй байна. Чи камер авчиад ашиглаж чадахгүй байна гэж хэлсэн. Нэг удаа эвдчихэж байгаа юм шиг болол нөхөртөө бас ингээд өөч эвдчихэж байгаа юм шүү гэж загнуулж байгаа юм шиг эсвэл шүүлгээд байгаа юм шиг тийм мэдрэмжийг авчаад өөрөө тэр нөгөө камера эвдэхээс яагаад байгаа хгүй. Тэгснэ гинт ингээл дотроо за энэ чи би өөрөө авсан камер эвдсэн ч яах вэ? Тэгээд буцаад дахиад чадах юм чи гэл ингээд сэтгэл зүй дотроо бараг 1000 хүчиж буцаагаад нөгөө үйлдэл дээрээ буцаж ирэх зоригийг тууштай байх чадвар гэж хараад байгаа хгүй. Тэгээд бичлэгнүүд дээр зөндөө бүтлгүүд нь өнөөдөр хэд би бараг энэ камерыг ашиглаж сурах гэж бараг хэд өдөр болж байна. За тэгээд дээрэс нь би нэг челленж зарлалцсан. Камертай болсон зорилгоны үеийг ярив. Утаснасаа салаад утас болохоор байнгын додуулаад хараа мараа гэл ингээл бөөн сүр бүр дагав байхаар тэгтээ тэргүй контент бүтээгчид уцаараа хийдэггүй хөвчлэн мэрэгжлийн болох хүсчвэл камераар хийдэг. За тэгээд MacBook дээр юм уу энэ дээр хийдэг учраас би за утаснаас ер нь татгалцснаа тий яг мэрэгжлийн гой контент бүтээгч болноо ирээдүйд магадгүй энэ жилдээ супер болж чадахгүй ч гэсэн би 2 жилийн дараа хийдэг супер болно гэдэг тийм юм тавьсан байгаа хгүй. Тэгэхээр тууштай байгаад хамгийн том саад болдог зүйл нь өөртөө маш их өндөр хүлээлт тавих. Тэг хүний потенциал болохоор өөр өрөлдөө тэг чадамж нь өөр сэтгэл зүйн өөр. Жишээ нь би ингээд сошиалор сургалт заахад одоо дижитал бүтээгдэхүүн гаргахад надад бол маш их бэрхшээлүүд тулгардаг. За тэгвэл одоо бага насны 2 ч хүүхэд байна. Дээрээс нь одоо би нэлэх битэй байж дөнгөж ингээд байж байгаа. Тэгэл дандаа юм төлөвлөснөр нь болдоггүй. Яг юм онлайн орчинд ингээд бизнесээ бүтээх, сургалтаа бүтээх хэвчээд дундуур нь гинт бандаж тун ороод ирнэ. Эсвэл одоо гинт хүүхэд орлоод ороод ирнэ те. Эсвэл ингээд технологи мэдхгүй те. Эний өмнө вебсайт хөгжүүлэх дээр суусан бас мэдхгүй зүйл зөндөө гарсан. Тэгээ тэрний хараас хаширсан, мэдрэлийн ядаргаанд орсон, хөдөө ам татсан, нүүр ам сорин болсон гэл
зөндөө асуудал байдаг. Гэхдээ эцэст нь ингээд ард нь гараад юм хийдэг байхгүй. Тэгээд хийхдээ би юу хэрэгжүүлдэг тухайгаа бас энэ хүү одоо бичлэгийг үзэж байгаа найзуудтай уулзсан юу гэдэг гэхээр би энэ нэг ямар нэг юм хийх гээд хитрхийх айж ивэл хийдэггүй. Зүгээр ингээд өөрийгөө тайвшруулах, сэтгэл зүгээ бэлдэх үе шатыг ингээд тавьдаг. Юу гэхээр чи камернаас яагаад байгаа юм уу? Чи ийм юмнаас яагаад байгаа юм уу? Тэгвэл хийхгүй байж болноо тий. Хийхгүйч байсан би чам тайртай гэдээ өөртөө хэлдэг. Тэгэхээр ингээд тавьшаад ирдэг байхгүй. Тэгээ дараа нь ингээд нэг хүүхдтэй харилцаж байгаа юм шиг. За одоо хоёул нэг дахиад нэг оролдоод үзье гэд. Тэгээ бүтлгүүтгэхээс чинь дотор ч нэрээ хамаг хараалыг хамаг ингээд өөр шатмаад чи чадахгүйс арчаагүй сугам ингээд янз бүрийн өгнөд орж ирэн. Тэгэл тэр үгийг анзаараад тэргээ ингээд хөвчлэн чадахгүй байгаа уураа эргээ харахаар нэг гэрийнхэнтэй гаргаад байдаг харагдаад байдаг байхгүй. Тэгээ юм чадахгүй байх уу гэдгээс нэг өгтлээ хайдаг тийм айдас ингээд миний цаана нуугдсан байгааг л анзаарсан. Ерөөсөө чадахгүй л яна энийг чадахгүй л яна энийг чадахгүй бол би зорилго дурж чадахгүй өө би бүтлгүүтгэхээс яах айдас гэсэн үгтэй бүтлгүүтгэхээс яах айдас. Тэгээд энэ ер нь хүний тууштай байхад бүтлгүүтгэхээс яах айдас л ер нь хүн цаад болоод байгаа болохоос биш. Гэрийнхэн ч юм уу амьдрал ч юм уу эсвэл энэ контент үйлдвэрлэгчийн хорон ертөнц ерөөсөө саад болоогүй харагдаад идэв. Тэгэхээр тэр үедээ ингээд тайвшруулдаг бас л тайвшруулдаг. Тэгээд нэг юм казен аргыг илүү хэрэгэлдэг байхгүй. Казен арга нь болохоор дандаа жижиг алах маа. Би зүгээр эхлээд ямар нэг вебсайт хийх чивэл тэрлэг орж үзээд нэг 5 минут болчих гараа авчих. Тэгээд дасгаж байгаа юм. Тэрнээс яхаа болоод яад гэвэл толгойд баахан бодлууд ингэ эргэлддэг байхгүй. Ямар нэгэн компьютер дээр ажиллах болохоор чи IT бишэлгэн, чи MCS-д ажиллаагүй штэ хэлгэн, чи амар мундаг хүн биш, чи ерөөсөө суух штэ, чи угаасаа л ингэ энгийн хүмүүстэй гэх тийм юмнууд ороод ирдэг. Тэмүүт л би дотроо яг яах гэж энийг хийж байгаа блэ гэдэг зорилгоо дандаа эхэлж гаргаж ирдэг байхгүй. Энэ сургалт маш олон хүмүүсийн сэтгэлийг аварнаа. Энэ сургалт маш олон хүмүүсийг гэр бүлийг хайраар одоо бүтээнэ. Тийм байхад зүгээр юм жижигхэн технологийн асуудлыг чи олдоод гарч чаднаа. За тэгээ жишээ нь одоо дотоод хүүхдийн сургалт гэхэд маш олон хайрлагдаагүй октод хөвгүүд те том бол ээж аа болцсон өөрсдөө том гэж бодсон байгаа. Тэр хүмүүст ингээд маш том өөрчлөлтийг өгнө гэл ингээд өөр өөртөө хэлээл тэгээл нөгөө технологийн хацыг авахал дахиад үзнэ. Тэгээд ер нь бол нэг 5-6 удаа бүтлгүүтнэ. 5-6 удаа бүтлгүүтсийн дараа би чадахгүй мэн гэдэг бүтлээ шантарнаа. Шантраад уйлнаа. Заримдаа сайхан уйлна. Тэгээд шантраад уйлахаараа баярлдаг болцсон. Өөрөөр шантраад уйлна гэдэг чинь нэг юмны ард гарах гээд байна. Эргээд чи эндээ маш их цаг энерги зарцуулсан байна. Чи чаднаа. Яг өнөөдөр бүр бууж өгөл тавьж өгөл хичээгээ бойл гэсэн үг байхгүй юу. Тэгээд ингээд шантраад бууж өчтдөг. Тэгээд сайхан. Тэгэл нөхөр дээр уйлна шүү дээ. Уйлал арай бичдэггүй мэнаа. Вирусын мөрөдөл ерөөсөө ингээд боллоо. Вирусөө хаус вайп болъё. Вирусыг гэртээ ингээд хүүхдүүдэд хараал. Ер нь ингээд лайл ер нь яах гэж ингээд те. Өөрийгөө зовоол чадахчөө. Тэгээд намайг энэ хүмүүс хүлээн ширүүчүү би ч бас өөрийгөө хүлээн ширүүчүү лайлаа. Ерөөсөө айгаа угаа би чи би хүүхдээ хараа би чи ингээд амьдралын асуудлыг аваа авчих гэл нэг өдөр хэлдэв. Заримдаа ингэ хэлдэв. Хэлж үзтээ. Тэгэл хизээч хандаа хизээч тийм байдалд орохгүйгээ мэддэг. Зүгээр л тэр өдөр тэгж бууж өгдөг байхгүй тий. Өчтөр яг тийм өдөр маань ийсэ. Өчтөр ингээд бууж өгч юу ч чадахгүй юм шиг мэдрэмжтэй. Тэгвэл би технологи руу орчихдог байсан байхгүй. Сэтгэл дотор ингээд утсыг оролдохгүйгээ шийдвэр гаргаад уцаа ингээ хол тавьсан байдаг. Уцаар дандаа контент хийгээ сурцсан байдаг. Нэг дадлаасаа гарахад нөгөө дадал руу орчдөг. Тэгэл ингээд зүхтаал надад маш олон ажлын санал ирсэн ч гэсэн би зүгээр зүхтаад ингээд тайвшраад өөртөө байх үеийг гаргаад ингээд тайвшраад. За тэгээд өнөө өглөө өстө бахан шадарсны үр дүнд өнөө өглөө маш олон зүйлийг амжуулж чадсан тийм үс ингээд өнөг айгаадсан 3 сар болоодсэн бичлэгээ хийсэн. Тэгээд анхны бичлэг 2 минут 50 секундын бичлэгээ YouTube-д оруулсан. Тэгээд энэ бол ингээд маш том амжилт. Угаасаа олон жил болсон ютуберуудын бичлэгийн хажууд миний бичлэг нийтдээ харагдаж байгаа ч гэсэн тэр нь харьцуулаад тавьвал биш тэд нар ч гэсэн эхлэхдээ тийм л муу байсан байж харин би тэр бичлэгийг оруулах гэж сэтгэл дотор туулж байгаа тэр үе шигтэйхээ үн цэнийг л тэр 2 минут 50 секундээс олж харж байгаа байлж байгаа. Тэгээс сургалтуудаа яг ингээд бичлэг маягтайгаар хийх гэж штэ. За бараг сүүлийн 1 жил их оролцсон. Бичлэг маягаар хийх гэж утсан дээр үзчихсэн. Тэгээд энэний нэг найз айгүй найз нөхрийн дүү найз нөхрийн дүүгийн камерыг аваад бас ингээд
туршиж үзээд тэгээ тэрэн дээр бичлэгээ дийтлж үзсэн, завхууч утсан дээр үзсэн гэдэг янз бүрээр ингээд болсон ч гэсэн ингээд хятаршил юусан хангахгүй тэгээ дээрс нь би яг жирэмсэн байхдаа хийсэн контентуудаа хийжсэн тэгээд жирэмсэн байхдаа хийсэн чи хорлого ихтэй тэгээд жоох ингээд контент хийхгээ сууч сургалтуудаа хийхгээ суучин гол ингээд толгой эргээл дотор моргоо эсвэл ингээд босчихдохгүй болоо суудлын мэдрэл татаал гэх янз бүрийн асуудал гарч ирнэ. Юу нэг хүн юм хийчи ард нь гарчиг юм бол эрүүл мэндийн шалтгаанч гарч ирнэ, гэр бүлийн шалтгаанч гарч ирнэ, эргээд сэтгэл дотор бууж өгч байгаа шалтгаан гарч ирнэ. Гэхдээ эргээд буцаад нэг очих цэг гэж нэг юм байгаад идэг л да. Тэрний үе ихээр би хүнд ямар үн цэн өгч байгаа бэлээ. Би буцаагаад мянган ээжүүдэд гэртээ суугаа орлоготой байх нь тий. За төрснийхаа дараа өөртөө ихтэй байх нь. За тэгээд санхүү хэрэгчлөөтэй эмэгтэй болно гэдэг чи ямар гоё вэ гэдэг тэр мессежийг хүргэхийнсэн гэдэг тэр сэтэл маань л буцааж эргэж босгоод байдаг да тий. Тэгээд одоо ч гэсэн ингээд контент хийж байгаа заримдаа хүүхдээ хүлж байгаа л хүүхд хүлгээ нойруулсан татдаг. Тэгэл буцаж басч ирэл одоо тархин дотор зөндөө михийг ингээд бодож байгаа ч гэсэн яг биеийн потенциал маань уусаал хүүхдээ хүлээл бусаж тэн хэрэгтэй зориулагдсан байгаа болохоор тэрэн дээр өөрийгөө нэг хүчилдэггүй зүгээр нэг зүйлийг мэддэг юу мэддэг гэхээр хандаа нэг юм хэлсэн бол ард нь дуустай гарна. Одоо төгс бос байгаа ч гэсэн ирээдүйд төгс рүү тэмүүлснэ хийж чадна. Тэгээ тийм ч учраас 6 жил тууштай гэдэг юм яг ард гараа явсан. Сургалтууд маань ч гэсэн дэлхийн хэмжээний үн цэнийг бүтээж чадах болсон. Анхнаасаа ингээл хүмүүс мяалдаг лээсэн л та чи ингэж чадахгүй гэхгүй орчин үеийн хүүхдүүд зөндөө л тийм цогцолтууд байдаг авдаг байсан. Гэтэ би эргээ хардаг байхгүй энэ контент бүтээгчд одоо уламжлал сэтгэлгээтэй хүмүүс энэ контент бүтээдэг хүмүүсийг сошиалаар алаад идэг бодит байдал дээр худлаа гэдэг ч гэсэн өөрсдөө нэг удаа рил хийх хөтөлбөрийг мэдгүй байхгүй. Нэг удаа хүн рил хийхин тулд ард нь бараг 10-20 удаа бүтлгүүд нь тэгээд камерын өмнө гарна тэгээд дуурна. За тэгээд болсон болоогүй хүний сүмжийг сонсон тэгээд эн чинь маш том хөдөлмөр. Энэ сошиал хөгжүүлэлт, дижитал маркетинг, энэ контент хөгжүүлэлт гэдэг бол өстой жин алаан баггүй тий. Тэр ийм зөвөр хэм амьдараа нэг лекцэн дээр одоо амьдараа сургалт орж илээ гэж бодоход нэг хүн лаа заваа шийтгэх нэг ховор байгаад байдаг шүү. Обама л бодлоо шийтгэхдээ л адилхан ховорхон тохиолдол. Гэтэл энэ сошиал дээр зүгээр л нэг ганц бичлэг оруулах доомор гэдэг бүли хийх тохиолдол бол маш их байгаа хгүй. Тэгэхээр би энэ дээр юу ч хардаг вэ гэхээр энэ контент бүтээгчдийн түрүүн хэлсэн дээр тэр төөгөөгийн хөдөлмөрийг бол ингээд дэлхийд 8 дүнлэгдэхэр байгаа гэдгийг хараад бол базар байна ямар гоё хийсэн бэ. Ямар нэгэн контент бүтээсэн хүн байвал ард нь ямар их цаг орж байгаа болоо тий. Аяллаа контент хийж байгаа нэг харсан ч гэсэн ард нь өөрөө аялалтай амар ядарч байгаа шүү дээ. Тэрсэн ирнэ энэ дэр ингээд үзэгчдэд гоё юм фильм мэдрэмж өгөхний тулд ингээд ямар их хичээж ийна гэдэг хичээл зүтгэлийг хардаг. Тэгээд тууштай байдлыг суралцахыг хүсэж ивэл залхаахгүйгээр суралцах процессыг сурчих юм бол тий Advanced Mind Academy сургалтууд юу тэрэн дээр зорьдог. Эхлээд ерөөсөө ямар ч туушгүй хүмүүс орж ирдэг. Дундаасаа хайцсан тэр сургалт муу, энэ сургалт муу гэл нэг юм өөр төлөвлөрдөг хүмүүс орж ирдэг. Дараа нь ингээд хариуцлага ухамсарлаад би суралцъя, би энийг ард гарч чадах юм байна гэд ирээд нэг харахад одоо жил гарan явцсан тууштай суралцсан биз дээ. Би тууштай суралцах, тууштай зан чанар гэдэг зүйлийг суулгацсан байна. Нэг зүйлийг ард гарцсан байна гэдэг тэр итгэл нь тэр чигтээ ингээд амьдралын цаашаа авч яваад байгаа харагдаад байдаг байхгүй. Тэгэхээр сургалтаараа бахархах зүйл гэх юм бол тууштай байдлаас гадна үн цэнтэй тэгээд бас амьдралтай маш энгийн амьдралаар ингээд хөрүүлсэн ямар ч хичээгээгүй зүгээр амьдралтай байдаг бүх зүйлийг хэрхэн хөнгөнөөр даван туулах вэ асуудлуудыг тий даван туулж амьдрал өөрийнхөө амьдрал ямар гоё чанартай өөрчлөлтийг бэлэглэх вэ тэгээд эргээд гэр бүлтэй хэрхэн өөрчлөлт гарах вэ гэдэг дээр зордгоо тэгээд энэхүү бичлэгээр тууштай байдлыг өөрийнхөө амьдрал дадал болгоход бас нэгэн өөрчлөлтөх болов уу гэж бодож байна. Тэгээд одоо миний сүүлийн үед одоо энэ гоё ютуберчиг студитэй болох гол энэ өөрийгөө жоохон товчуулах гад өнөөдөр гэрэл мэрэл захиалаад бас нэг айтайхан нүур амаа будаа суучгаас ингэж бодож л байна. Гэтэл ингээд хүүхдээ хажуугаар юм хийнэ гэдэг бол ингээд чанга гэлээгээд ингээд ялах хүүхдтэй байлаа гэд мөрөөдлөө орхиж болохгүй байна. Тэгээд тийм учраас
болж байгаа цагтаа төгс биш ч гэсэн үргэлж үйлдэх дадлаа үргэлжлүүлэх нь тууштай байл юм бас нэг үндэс болдог. Тэгээд бис өөрийнхөө мөрөөдлийг, өөрийнхөө зорилгыг, өөрийнхөө юу ч болж исэн түүнийхээ ард гараарай. Тэгээд миний солиотой бичлэгнүүдийг, зургнуудыг, нийтлүүдийг үзэх юм бол Facebook дээр мань байгаа. Хүүхдтэйгээ хамтдаа 2 сартаа хүүхдтэйгээ аялсан ч байгаа. Жирэмсэн багтаан хугацаараа аялжсэн ч байгаа. Гэмшлэнгээр нэг юм актив амьдралын хэм маягийг үзүүлсэн бичлэгүүдээр бас та хэдтэйгээ уулзах болно. За бүхэнд амжилт хүсье баяр таа.